хадгалахад хямдхан гэдэг энэ тогтолцоо руу орчод байгаа юм. Тэгвэл бид одоо авахд хадгалахад үнэтэй болдог олон улсын жишг рүүгээ явцгаанаа. Эргэлтэнд оруулна. 3 төрлөөр олгодог болно. Өргөлөөр олгодог болно. 2-дугаар төсөл сонгон шалралтаар олгодог болно. 3-дугаар тендерээр олгодог болно. Сонирхолтой талбайд олон өрсөлдөгч орж ирвэл тендерийн зохицуулт руу оруулна. Өнгөрсөн хаврын улсын хурлын тогтоол гарсан алт хоров тогтоолын нэг заалт батлагдаад гарцсан байгаа. Энэ юу вэ гэвэл Ашт Матмлын тусгай зөвшөөрлийг, хайгуулын тусгай зөвшөөрлийг олон төрлөөр олгож болдог зохицуултыг улсын хурлд оруулж иж батлуулаа гэдэг даалгаврыг засгийн газарт өгсөн байгаа. Энэ даалгавраа илүүднэ. Уулын төсөлтөд оруулж танилцуулна. Дараа нь амнат тооц гаргачлал. Амнат тооц гаргачлал дээр жишг үн гэдэг зүйл гаргаж ирсэн. Энэ бас нэг талдаа бас аргагүй байсан. Юу вэ гэхээр аж ахуйн нэгжүүд маань гэрээний үнээр ингээд явахаар энэ үгүй одоо бид нар бас болохгүйгээ ярьцгааж байна. Хэд баг үнээр Монгол улс дотроо гэрээ байгуулад хэдийн цаана гаргаж үнэтэйгээр зараад татвараас одоо дамжуулах юм асуудлууд үүсдэг байсан. Хоёрдугаар биднэрт дотоодын бенчмарк байгаагүй. Дотоодын бенчмарк байгаагүй. Үнэлгээний одоо систем байгаагүй. Дотоодын бирж байгаагүй. Ингээд манай одоо засгийн одоо сангийн амнаас жишг үн гэдэг зүйлийг гаргаж ирж бодит үнээс хит агсан үнээр суур тооцож амнат аваад байгаа. Ашиг Матмлын нөөц ашигны давхарыг аваад байгаа. Роялтиг. Энд аж ахуйн нэгжүүдэд бол хүн тусч байгаа. Хоёрдугаар аж ахуйн нэгжүүдэд гэрээгээр явуулах гэхээр төрөүний асуудал үүсэж байгаа. Одоо Ашиг Матмл уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль гараад бид нар дотоодын өөрийн гэсэн бас бодит гэж хийж болох үнэлгээтэй болсон учраас энэ үнээрээ тооцдог болё гэдэг засгийн газрын одоо тогтоол он дуустал бид нар туршилтын хугацаанд хэрэгжүүлэхээр сая гарсан. Салбарынханд маань улс нэлээд үр өгөөж өгж байгаах жисэн дээр нүүрсэн дээр, жоншин дээр, төмөр дээр бид нар энийг хийцэн байна. Цаашдаа энийг хуулиндаа тусгаад бүх минералууд дээр одоо аваа явъя гэдэг ийм зорилготой өөрчлөлтүүдийг хийнэ. Дараагийн асуудал бол зэсийн амнаатыг зохих төвшөнд хүргэх. Миний зэс өнгөтэй өмдний учир одоо энд яригдана. Яагаад вэ гэвэл Монгол орн ганц нүүрснээс хамааралтай эдийн засгт болсон. 450 тэрбум долларын эргэлттэй энэ бизнес руу Монгол улс нэвтрэн орох гэхэд арай гэж одоо 17 дахь жил дээр явж байгаа оюу толгой уурхаа арай гэж нэг уурхайн бүтээн байгуулалтанд дуусч байна. Уулын бажуулт Эрдэнэ төвлөрдөр байна. Ингээ болоо. Цаана нь одоо оюут улаан гэдэг орд бэлэн байж гин, цагаан суурга орд гээд илэн байж хөдөлгөхөд бэлэн. Тэрний цаашаа хайгуу судалгаа хийгээд техник эдийн засгийн үндэслэлээ батлуулахаас манай хайгуучид компаниуд айдаг болцсон байна. 21.6% амнат зэсэн дээр байгаа. Ийм нөхцөлд хэн орж ирж хайгуул хийх вэ? Ийм нөхцөлд энэ салбар яагаад босч ирэх вэ? Ийм нөхцөлд манай уурхайн салбар, манай эдийн засаг яагаад доктортой болох вэ? Өөр нэг төрлийн докторжуулагч бид нар хэрэгтэй. Нүүрс унвал эдийн засаг унана, нүүрс босвол эдийн засаг босно. Гэтэл өнгөт металлын салбарын үн бүтээгдэхүүний үн өндөр байхад нүүрсний үн доошоо байдаг, нүүрсний үн дээшээ байхад өнгөт металлын доошоо байдаг. Энэ циклээр ингэ явж идэг. Энийг балансаар нь авч явах хэрэгтэй. Энэ бол мэргэжлийн бодлого багс. 21.6% энэ амнаатыг бид одоо өчигдөр уулын бажуулт Эрдэнэ төвлөрдөрт манай зэсийн салбарынхаа бүгд цуглаж байгаад энэ асуудлуудаа ярьсан. Тэгэхээр энийг хийснээр бид дахин нэг эдийн засгийн хөдөлгүүр, дахин нэг эдийн засгийн салбартаа болох тухай асуудлыг ярьж байгаамаа. Үгүй энэ бол аж ахуйн нэгжүүдэд хийх боломж олох гэдэг зүйл биш. Зүгээр л олон улсын стандарт руугаа шилжиж гэдэг энэ чиглэлийг бид бас гаргана. Дараа нь баяжуулах боловсруулах үйлдвэрийн амнаатыг оновчтой тогтоож үйлдвэржилтийг дэмжих бодлого явуулах хэрэгтэй байна. Хамгийн наад зах нь Ашт Матмлын тухай хуулийг дагаж өөрчлөгдөх нэг хууль бол уул уурхайн бараа бүтээгдэхүүний биржийн тухай хууль. Уул уурхайн бараа бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн үндсэн үзэл санаа нь юу вэ гэвэл ухаад шууд экспорт. Дотоодод худалдаж болохгүй. Дотоодод худалдаад гацчихсан 30 аж ахуйн нэгжийн 55 гэрээний 100 сая долларын бүтээгдэхүүн гаргаж чадахгүй бид нар 2-3 жил гацсан. Яагаад вэ? Энэ буруу бодлого болохгүй. Бид ядаж баяжуулдаг орн болмоор байна. Нэмэлт одоо
өртөг нэмж зардаг, ажлын байр бий болгодог, шин татврын бааз суурь нэмдэг ийм бодлогыг хэрэгжүүлдэг орн болмоор байна. Ухаад гаргадаг түүхийн эдийн нийлүүлэлтийн орн байхаасаа болмоор байна. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, эцсийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх зураа ажлын байраа бий болгодог, татвар хураамжаа нэмэгдүүлдэг ийм л орн болмоор байна. Үгүй бол бид зүгээр л нэг түүхийн эдийн орн хэвээрээ үлдэнэ. Тийм учраас энэ манай үйлдвэрлэгчдийн одоо 47 аж ахуй нэгж Монгол оронд боловсруулах үйлдвэр барьчаад хөдөлж чадахгүй гаццсан байна. Энэ бол одоо эмгэнэл нэг үгүй хэлээ. Тэгэхээр энийг бид өөрчлөн ялангуяа боловсруулдаг үйлдвэрүүд дээрээ амнаад татврын бодлогоор дэмжих юм бодлогыг тусгасан өөрчлөлтийг хууль эрх зүйн орчин дээр оруулж ирнэ. Олборлох үйл ажиллагаа явуулж байгаа засаг захаан нэгж болон иргэдэд илүү хуваарлт авдаг болно. Өөрөөр хэлбэл өөрийнхөө хэдэн мянган жил амьдарсан, нүүдлийн соёл иргэншлэрээ амьдарсан, аав ээж, өвөг дээдс нь бүгд амьдарсан энэ газар орноо малчин хүн Монголын эдийн засгаа бодоод ухуулна. Тэр хүний амьдралд нэмэгдэж байгаа зүйл байна уу гэвэл хэцүү. Ганцхан жишээ хэлье. Цогц эцэг сум гэсэн байна. Өмнө Говь аймгийн. Манай төсөвт орж ирж байгаа орлогын бараг 11-12% дангаараа хариуцж байгаа сум. Харамсалтай нь ерөнхий боловсролын сургууль нь нурцсан баг. Яагаад гэвэл төсвийн буруу хуваарлалт. Өөрөөр хэлбэл агшд малтмлын нөөц ашигласны татварыг багт нь, суманд нь, аймагт нь түлхүү тооцож олгодог энэ зохицуултыг олгоно. Олборлох салбарыг хариуцлагатай явуулаад нөхөн сэргээлтийнхаа баталгаа гаргаад байгаль орчноо нөхөн сэргээлж чадж байгаа аж ахуй нэгжүүдэд илүү боломжийг олгоно. Тухайн уул уурхайн аж ахуй нэгжүүдийг дэмжиж ажиллаж чадж байгаа орон нутгуудад илүү санхүүжилт, хөгжиж дэвших боломжийг олгоно гэсэн ийм зарчмыг оруулна гэж бодож байна. За дараачих нь. Өнөөдөр 2026 оны төсвийн үзүүлэлт. Энийг зарим одоо би уучлаарай одоо аж үйлдвэрийн сайд, салбарын сайд учраас зарим хүнд их хатуу хандж байгаа. Бид нар шудраг үннээ хэлжид ажиллая гэж Зандан шатар ерөнхий сайд хэлсэн. Шудраг үннээ л ярьж байна. Энэ 26 оны төсөвт орон нутгийн хөгжлийн сан 440.9 тэрбум төгрөгийг манай салбар өгж байгаа. Энэ нь орон нутгийн сангийн хөгжлийн сангийн 91%-ийг бүрдүүлж байна. Газрын тосны нөөц ашигласны төлбөрөөс 30%. Энэ өнгөний өтгөрөл шингэрэл бол аль бүс нутаг Монгол орныг тэжээгээд байгаа вэ гэдгийг харуулахыг зорьсон юм аа. Шингэн өнгөтэй байгаанууд нь бас жоохон ич хэрэгтэй. Өтгөн өнгөтэй байгаанууд нь өөрөөрөө бахархахаас гадна илүү давуу талыг бид нэр авдаг болох ёстой юм. Агшд малтмлын нөөц ашигласны төлбөрийн 10%-ийг тэр Өмнө Говь аймаг, тэгээд Дорн Говь аймаг, тэр Дархуул аймаг, Сэлэнг аймаг ингээд Баян Хонгор аймаг, Говьалтай аймаг гэдэг энэ аймагуд өгч байна. Төвөөр болон тэр хаагуур байхгүй. Агшд малтмлын хайгуудын тусгай зөвшөөрөл 100% орон нутгийн хөгжлийн санд орж байна. Энэ ямар аймаг байгааг та нар харж байгаа бох. Агшд малтмлын ашиглалтын тусгай зөвшөөрлийн 50%-ийг энэ санд өгж байгаа, хэн өгж байгааг та бүхэн харж байгаа бох. Өөрөөр хэлбэл энэ чинээс бид аль бүс нутагт үйлдвэрлэл илүү яваад байна, аль бүс нутагт үйлдвэрлэл хайгуул явахгүй байгаа вэ гэдгийг харж байна. Тэгэхээр энэ мөнгийг бид өгж байгаа. А гэтэл юу болж байгааг одоо дараагийн слайдаас хараа хэдүүлээ. Иргэд орон нутаг аж ахуй нэгж хоёроо хооронд нь зодтолтуулаад засгийн газар амнаатынхын дийлэнх хэсгийг аваад том төслүүд рүү хийгээд компаниуд нь хамаг ашгаа татвараа төлсөн гэж мэдүүлдэг тоог нь харахаар тийм байдаг. Орон нутг нь газар нутгаа сэмбийчүүлээд амьдрах арчимгүй болоод нүүгээд өөрийнхөө habit одоо тэр газраас холдсон байхад энэ хоёрын хооронд зохицуулах үүргээ төр засаг нэг иймэрхүү маягтай хийгээд ээж болохгүй. Энэ бол манай хуулийг дагаж ажиллах үндэсний байдлын сангийн тухай хуультай холбоотой асуудал яригдана энд. Үндэсний байдлын сангийн хуулийн үндсэн санаа бол агшд малтмлын нөөц ашигласны татвараас тухайн төрөний хэлсэн ард иргэдэд багтан, сумд нь,
аймагт нь тодорхой хэмжээний хамаагүй давуу байдлыг олгодог энэ зохицуулт руу бид нэр шилжих ёстой. Хоёрдугаар бид ардчилсан улс хууль тогтоомжид зөрчихгүй байгаа хүмүүсийн хөрөнгийг хураадаг тухай асуудал ярьж болохгүй. Өөрөөр хэлбэл хууль ёсоор авсан лиценз, хууль ёсоор явуулж байгаа үйл ажиллагаа баярлалаа. Явуулж байгаа үйл ажиллагаанаас ард иргэдэнч, орон нутгинч, төр засагч, хөрөнгө оруулагчч зүй зохистой орлогоо авдаг. Миний итгэл эхэлсэн балансан дээр гурван оролцогч талын хамтын ажиллагааны энэ үр дүн дээр сэтгэл хангалуун байдаг энэ бодлогыг бид нар явуулахгүй бол популизмд автаж явж болохгүй. Аж үйлдвэр эрдэс байлгийн сайд гонгорын дандан нэм гэдэг хүн томилогдоод хамгийн түрүүний сэтгүүлчийн асуултанд ганц л зүйл хэлсэн. Би популистуудыг дагаж намирахгүй, олигархуудыг дагаж бас гүйхгүй. Яг тэгвэл алтан дундчийг бид нар олж явах ёстой. Тийм учраас бодлого энэ зүг рүү явах хууль эрх зүйн өөрчлөлтийг бид нэр оруулж ирнэ. За дараачих. Саяын бидний яриад байгаа өөрчлөлтөөс харуул саяын 440 тэрбум төгрөгийн орон нутгийн сангийн их усүр 1 их 80 төгрөг төрнө. Өөрөөр хэлбэл ашиг малтны нөөц ашигласны татвараас орон нутг руу илүү төлбөр шингээж өгвөл 1 их 80 төгрөгийн хуваарлтыг орон нутгууд руугаа хийх ийм тооцооллыг бид нар гаргаж байна. Эннийхээ хүрээнд орон нутгийн иргэдийн уул уурхаагаас үлдэх бодит өгөөжийг нэмэгдүүлнэ. Хөдөлмөр эрхлэлтийг нэмнэ. Орон нутагт хэрэгжих хөгжлийн төслүүдэд эрчимжин, жижиг дунд үйлдвэрлэл хөгжин, хүүхэд багчуудын сурч боловсрох орчин сайжирна. Өмнө Говь аймгийн цогц цэцгийн сум газар нутгаа эрдүүлээд тоос шорон дотор амьдраад Монголын нийт ард түмний хэрэгжилж байгаа хэрэглээний 10% хариуцчиж сургуулийг зогсох байдал зогсноо л гэсэн үг. Энэ рүүгээ хэвдүүлээ шилжнэ. За дараачих. Эцэст нь Let's dig гэдэг өвчнөлөө хэвдүүлээ бас явж болохгүй. Ухаадай, олборлоодай гэдэг энэ синдром руу бас хэвдүүлээ явж болохгүй. Угаж байгаа бол хариуцлагатай байх хэрэгтэй. 1990 оны шилжилтийн үед алтны хөтөлбөр явсан. Монголын эдийн засаг инфляц 384 хасах хувь руу хүрсэн. Энэ үед Монгол оронд цор ганц боломж байсан. Алтны нэг хөтөлбөрийг хэрэгжүүлж, инфляцаа бууруулж, нэг нураад унчихгүй дисэгт үлдэхийн тулд бид байгаль орчноо золиослсон. Энэ хар мөр одоо 35 жил үргэлжилж байна. Орчин үеийн уул уурхай, орчин үеийн технологи, орчин үеийн менежмент өөр болсон гэдгийг салбарынхан бүгдээрээ хамтдаа танилцуулах цаг болсон. Миний түрүүний санал болгосон хамтран ажиллая гэдэг чинь энэ. Уурхай баяжуулах үйлдвэрийн хаалт, нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг зохицоор нь төлөвлөх, хаалтын баталгаа гаргах, хариуцлага суурилсан уул уурхайг бид нар хэрэгжүүлэх ёстой. Тийм ч учраас Монголын уул уурхай ассоциацийн оруулж ирж байгаа Towards Sustainable Mining буюу TSM гэж дэлхийн хамгийн одоо тэргүүлэх игнэнд явж байгаа стандартыг Монголын уул уурхайд оруулж ирж байгаа юм. Тийм учраас өнөөдөр энэ арга хэмжээнд тэр хүмүүсийг онцлон итгүүл тавиулж байгаа юм. Энээс суралцаар аж ахуй нэгжүүлээ. Энэ стандартыг та бүхэн өөрсдөө шингээгээрэй. Ингэж бид орон нутгатайгаа түлхүү ойлголцсон, ингэж бид байгаль орчноо гэмтээсэнч буцаагаад нөхөн сэргээж өөрсдийнхөө салбарыг бас нэр төртөө нүүр бардам авч явах юм аа. Ингээд дахин Монгол оронд итгэж биднийг түншгэж бодож бидний зарим үл ойлгогдох байдлыг дэвчиж мөн бас бидэнтэй шинээр найзлахыг зорж байгаа нийт хөрөнгө оруулагчид энэ салбарт зүтгэж байгаа ажилтан албан хаагчид, уурхайчид, геологчдод Монголын уул уурхайн 7 хоногийн мэндийг дахин хүргэе. Монгол орноо хөгжүүлцгээе. Баярлалаа.